Өдрийн мэнд үзэгчдээ Sezo подкастын өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн дугаарын зочноор Optimal Nmax компани сэтгэл зүйн үйлчилгээ хариуцсан газрын захирал Ундрах Жаргал хүрэлцэн ирсэн байна. За харсандаа баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За тэгэхээр хоёулаа яриагаа эхлэхийн өмнө танай компани сэтгэл зүйн ажилтнуудын сэтгэл зүйн сайн байдлыг хэрхэн ашигтайгаар нэмэгдүүлэх тухай судалгаа хийсэн талаар онцлоё гэж бодлоо. Тэгэхээр энэхүү судалгаа нь гол зорилго нь юу байсан бэ? Хэр хугацаанд болон хэдий хүрээг хамарсан судалгаа болсон бэ гэдэг талаар бас сонирхолтой байна. Талаар дурдж байна. Тэгэхээр ерөнхийдөө ярилцлага эхлэхээс өмнө зорилго хамрах хүрийг ярихаас өмнө ер нь сэтгэл зүйн сайхан байдал гэж юу хэлээд байгаа юм бэ? Яагаад заавал ажилтны сэтгэл зүйн сайхан байдалд анхаарах ёстой юм бэ гэдгийг ярихын зүйтэй болов уу гэж бодож байна. Тэгэхээр сэтгэл зүйн сайхан байдал гэдгийг маш энгийнээр тайлбарлах юм бол тухайн хүн амар тайван амьдрахад хэрэгцээтэй, шаардлагатай нөхцөл бололцоог гэж ойлгож юу нь болно. Энэ сайхан байдал гэдэг зүйл нь карьерийн хувьд, нийгмийн харилцааны хувьд, санхүүгийн хувьд гэдэг мэтчлэн маш олон төрөл зүйлийг багтаадаг. Үүний нэг хэсэг нь ажилтны сэтгэл зүйн сайхан байдал байгаа. Тэгэхээр бидний 2022-оос 2025 оны туршид хийсэн судалгааны маань нэр болохоор Монгол ажилтнуудын сэтгэл зүйн сайхан байдлыг бүрдүүлэгч хүчин зүйлүүд зарим шалтгаан гэдэг нэртэй судалгааны тайлан бол гаргасан байна. За ерөнхийдөө бол Монгол улсад сэтгэл зүйн сайхан байдалтай холбоотой судалгаанууд бол байдаггүй биш байдаг. Тэгтээ нэлээд ховор байгаад байдаг. Харин олон улсад болвол бүр 1917 оноос эхлээд ажлын байранд сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч эхлээд түүнтэй холбоотойгоор маш олон төрлийн судалгаанууд бол хийгдсэн байдаг. Тэгээд энэ судалгааны маань гол зорилго нь ер нь Монгол ажилтнуудын сэтгэл зүйн өнөөгийн байдал нь яг ямар байгаа юм бэ? Нөхцөл байдал нь ямар байгаа юм те? Ямар асуудлууд тэдэнд илрээд байгаа юм бэ гэдгийг олон нийтэд тань түгээх зорилготой юм судалгаа байгаа. Тэгээд энэ судалгааны үр дүн болоод тайлангаар нь дамжуулаад байгууллагын ажилтнууд болон хувь хүнд зориулсан зөвлөмжүүдийг эрсдлээс урьдчилан сэргийлэх зүйлсийг бол санал болгож байгаа. За тэгэхээр мэдээч хэрэг бас сая дурдсанчлан Монгол ажилтнуудын сэтгэл зүйн байдал болон хийгдсэн судалгааны үр дүн болон гадаадд хийгдсэн ажилтнуудын сэтгэл зүйн сайхан байдлын судалгааны үр дүн хоёрын ер нь ялгаатай чанарууд нь юунд оршд юм болоо? Ер нь бол яг олон улсад цар тахлын дараагаас энэ төрлийн судалгаа бол нэлээд их хийгдсэн байна. Монгол улсад бол 2018, 19, за 21 онуудад нэлээд хөтөлбөр хийгдсэн байгаад идэг. Тэгэхээр ерөнхийдөө бол хүмүүсийн нэг юм тогтсон ойлголт байгаа гэдэг ч гэдэг. Сүүлд ч гэсэн хүмүүс дахин орчноор нэлийн хэлээд байгаа. Жинзээ ажилтнуудтай ажиллахад хэцүү байна. Тэдний ажлаа хаяа авчиж гин гэдэг ч юм уу. Эдгээр тогтсон ойлголтуудыг нэгдүгээр залруулах, за үнэхээр яг тийм байгаа мó гэдэг нөхцөл байдлыг тодруулах. Хоёрдугаарт олон улсад бид нар маш олон судалгааны үр дүнг хараад байгаа юм чинь яагаад Монгол ажилтнууд ямар байгаа вэ гэдгийг мэдэж болохгүй гэж энэ судалгааг хийсэн байгаа. За тэгээд хийсэн судалгааныхаа үр дүнг Америк, Канада, Герман зэрэг улсуудад хийгдсэн төсөөтэй судалгаануудтай харьцуулахад манай Монгол ажилтнуудын сэтгэл зүйн нөхцөл байдал нь тэдгээрээс бас нэг их зөрүү бол илрээгүй. Ялгаа ажиглагдаагүй гэх юм уу? Зөв. Би болохоор ингэж бодсон байхгүй нүг соёлын ялгаа гэдэг юм байгаад байдаг тий. Европт ажиллаж байгаа хүмүүсийн ажилтнуудад соёлоосоо болоод ч тэрүү сэтгэл зүйн байдал нь бас ялгаатай байдаг болов гэж бодтол ер нь бол нэг тийм зөрүүгүй байдаг гэж ойлголоо тий. Яг нөхцөл байдлын хувьд бол зөрүүгүй байсан. Гэхдээ тухайн Европ ч юм уу Америкийн ажилтнууд маань илүү манай монголчуудтай харьцуулахад сэтгэл зүйдээ анхаарах ёстой юм шүү, дэмжих ёстой юм шүү гэдгийг илүү ухамсарласан бүр багаасаа тэр талаар ойлголттой болсон байдаг. Гэтэл Монгол улстай харьцуулах юм бол Монгол улсад бол яг сэтгэл зүйн байдалтай сэтгэл зүйн сайхан байдал гэдэг сэдвийг яриад дөнгөжил эхэлж байгаа гэж юу хэлж байна. Тийм ер нь бол байгууллагын сэтгэл зүй гэдэг бол маш залуу шинжлэх ухаан байх тий. Монголд бол тийм. Ер нь Монголын байгууллагууд сэтгэл зүйчтэй байдаг уу? Ер нь сэтгэл зүйн зөвлөгөө юг хэрэг авдаг болоо сургуульд тренингүүдийг. Ерөнхийдөө бол авч эхэлж байгаа гэд хэлэхэд бол хийсдэггүй байх. Мэдээж тэрний нөгөө ач холбогдлыг нь ойлгоод эхэлж гисэн учраас авч эхэлж байгаа. За тэгээд мөн энэ судалгаагаараа дамжуулаад эдгээр үйлчилгээнүүдийг авах, ажилтныхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах нь буцаагаад байгууллагт ямар
эрсдлээс нь сэргийлээд ямар үр өгөөжийг өгдөг вэ гэдгийг манай судалгаанаас уншиж танилцах боломжтой. Энэхүү судалгааны үр дүн нь юу нь ямар гарсан болоо? Тэр талаар бас дэлгэрэнгүй үзэгчдэд тайлбарлаад өгье. Бас их сонирхолтой байж магадгүй. Ерөнхийдөө бол бид нэр судалгаагаараа 5 үндсэн голлох үр дүнг бол гаргасан байгаа даа. Нэлээд одоо анхаарал татах үед яаралтай анхаарлаа хандуулах шаардлагатай гэх юм уу. За нэгдүгээр бүр хамгийн нэгдүгээр голлох үр дүн маань юу гэсэн гэхээр энэ одоо судалгаанд хамрагдсан 5 ажилтны тутмын 2-ыг нь ажлын байранд дах сэтгэл зүйн сайн сайхан байдал алдагдсан байсан. Ажлын байранд дах сэтгэл зүйн сайн сайхан байдал гэдэгт нь юуг хамааруулж ойлгоод байгаа вэ гэхээр тухайн ажилтан ажил дээрээ хэр зэрэг стресстэй байгаа юм бэ? Тухайн ажилтан ажлаас хашрах хам шинжид өртсөн юм уу үгүй юм уу? За хэрвээ энэ хоёр нь хавсарч илэрч ивэл яах вэ гэдгийг нь бид нэр тодруулсан гэсэн үг. Тэгэхээр яг судалгааны төврийн 42% нь ажлаас хашрах хам шинжийн тодорхой хэмжээнд илэрчихсэн. За одоо юу гэдэг нь бүр бага хэмжээнээс их хэмжээнд илэрсэн гэсэн үг. Харин судалгаанд хамрагдсан ажилтнуудын 65% нь ажлын стресс дунд болон өндөр түвшинд илэрсэн. Энэ бол нэлээд өндөртэй байхгүй юу? Маш өндөртэй. За тэгээд яг энэ ажлаас хашрах хам шинж болон ажлын стресс нь хавсарсан буюу энэ хоёр хоёулаа илэрсэн ажилт нь 39% эзэлж байсан. Тэгэхээр энэ бол бас яаралтай бид нэр анхаарал хандуулах ёстой. Энэ хоёр асуудлыг таньж мэдээж ойлгож арга хэмжээ авах ёстой гэдгийг бол харуулж байгаа. За энэ маань бол гоод нэгдүгээр үр дүн байсан. Хоёрдугаар үр дүн маань юу байсан гэхээр сая миний ярьсан нөгөө ажлаас хашрах хам шинж нь ажилтны сэтгэл ханамжийг 2 дахин бууруулж байгаа. За илүү дэлгэрүүлэх юм бол юу гэсэн вэ гэхээр ажлаас хашрах хам шинжид ерөөсөө өртөөгүй байгаа буюу одоо хэвийн байгаа ажилтнууд нь энэ хам шинжид өртсөн байгаа ажилтнуудтайгаа харьцуулахад ажлынхын сэтгэл ханамж 57%-аар их. Энэ цаадлаараа юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө ажлаас хашрах хам шинжид өртөх тусам ажилдаа дургу болж эхэлж байгаа. Тийм ээ. Ажлаасаа ажлаасаа гарах шийдвэрүүдийг гарах ойртоод ирэн шүү гэдэг сануулга болж байгаа гэсэн үг байна. За дараагийн нэг бас сэтгэл зүйн эрдэмтдтэй холбоотой үр дүн маань юу гэсэн гэхээр тухайн судалгаанд хамрагдсан байгууллагуудын ажилтнуудынхаа доор хаяж 20% нь сэтгэл готролд хүрсэн байна гэдэг үр дүн гарсан. Тэгэхээр яг мэдээж энэ сэтгэл готролыг бол шууд ажилтай холбоотой гэж хэлэх нь бол өрөөсгөл ойлголт байгаа. Тэгэж одоо нөлөөлж байгаа өчнөө олон шалтгаан байгаа тийм. Тэгэхээр яг энэ үр дүн дээр тулгуурлаад дэмж дэлгэрүүлж ярих юм бол судалгаанд хамрагдсан ажилтнуудын 43% нь сэтгэл готрлын шинж тэмдэгтэй байгаад байгаа. Үүн дотроо бүр 20% нь маш хүндөвтөр буюу ерөнхийдөө яаралтай анхаарал хандуулах шаардлагатай болчихсон байгаа гэсэн үг. За тэгээд нөгөөтөөгөр сэтгэл готрлыг ер нь л байнга тагалдаж явж идэг нэг сэтгэл зүйн одоо асуудал маань бол сэтгэл түгшүүр байгаад байгаа. Энэ сэтгэл түгшүүр илэрсэн ажилтнууд болохоор 29% эзэлж ирсэн. Нийтдээ 29% гэсэн үг. Тэгээ яг нөгөө нэгдүгээр үр дүнтэй адилхан сэтгэл готрол болон сэтгэл түгшүүр нь хамтарч илэрсэн ажилтнууд нь 24% эзэлж ирсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо энэ үр дүнгуудыг ингээд сонсохоор магадгүй манай сонсогчдод ер нь энэ сэтгэл готрол түгшүүр, ажлын стресс, ажлаас хашрах хам шинжийг тоохгүй өнгөрөөж юусоо болохгүй юм байна гэдэг тийм ойлголт төрж байгаа л гэж бодож байна. Ер нь ажлын байран дээрээ одоо ингээд дурггүй ч юм уу тий. За эсвэл бол ийм бурноут одоо ажлаас хашрах хам шинжийн илэрсэн байхад монгол хүмүүс бол ажиллаад л байдгүй эсвэл бол ажлаас солиод ч юм уу ямар арга хэмжээг илүү түгээмэл авдсан болоо. Ер нь бол яг Монгол ажилтнууд би ажлаасаа харшаад байна гэж хэлдэггүй. Эсвэл би сэтгэл готролд орчлоо гэж би ерөөсөө хэлдэггүй. Арай өөр үгээр өөрт нь хэцүү байгаа шүү гэдгийг хэлээд байдаг. За тэгээ манай судалгааны тайлантай танилцах юм бол одоо энэ ажлаас хашрах хам шинж, ажлын стресс, сэтгэл готрол түгшүүр төртөөд ирэхээр Монгол ажилтнууд дийлэнхтэй ямар үг хэлээд байгаа вэ гэдгийг нь бас бид нэр оруулж өгсөн байна. Жишээлх юм бол яг энэ одоо ажлаас хашрах хам шинжид өртөөд эхлэхээр ажилтнууд дийлэнхтэй юу гэдэг юм гэхээр би ажил дээр ирэхээр л надад ийм хэцүү мэдрэмжтэй байгаад байна. Гэхдээ би гэртээ очихоор зүгээр ах юм аа гэж байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Гэрт нь ямар нэг асуудал байхгүй, ажил дээр л нэг асуудал байгаад байна гэдгийг хэлтгэж байгаа. За сэтгэл готролд өртөөд ирэхээр ажилтнууд дийлэнхтэй юу гэж хэлээд байна гэхээр мэдээж бол би сэтгэл готролд өртсөн юм шиг байна гэж хараахан хэлэхгүй байгаа. Одоо хараахан хэлж сурааг байгаа гэх юм уу? Үүний оронд болохоор би нэг л юм ирч хүчгүй, би ер нь яах гэж ажил хийгээд байгаагаа мэдэхгүй байна. Би ер нь юуны төлөө амьдраад байгаа юм болоо гэдэг үг маш их хэлдэг болсон гэдэг чинь амар тийм утга учиргүй санагдах. Ерөнхийдөө тийм мэдээж одоо сэтгэл готрол болвол зүгээр нэг сэтгэл гонсоох, за сэтгэлээр хямрах гэдгээр хязгаарлагдахгүй маш ноцтой бөгөөд түгээмэл сэтгэл зүйн эмгэг байгаад байгаа. Тийм учраас
Мэдээж би түрүү хэлсэн. Ерөнхийдөө сэтгэл готрлыг шууд ажлын байртай холбох нь өрөөсгөлөө тэнд нөлөөлж байгаа маш олон хүчин зүйл байгаа. Одоо ямарваа нэг генетикийн дааврын хүчин зүйлүүд байж болно. Эсвэл тухайн хүнд тохиолдсон тийм онцгой үйл явдлууд байж болно. Генетийн осол аваар байж болно тий. Эсвэл дотныхын нэгний алдах ч гэдэм үү. Эдгээр шалтгаанууд бол нөлөөлж байгаа. Ажлаас хашрах хам шинжийн хувьд болоод ирэхээр дийлэнхтэй ажлын ачаалал нөлөөлдөг. За тэгээд энэ ажлаас хашрах хам шинж маань өөрөө болохоор ажлын байран дээр зохицуулагдаагүй архаг стрессээс үүдэлтэй хам шинж гэж үздэг. Тэгэхээр мэдээж ажлын стресс байна. Дээрээс нь нэмээд ажил үүргийн тодорхойгүй байдал бас нөлөөлдөг. Яг юу хийгээд байгаагаа ойлгохгүй тий. Тухайн ажлыг зөв хийж байгаа мó буруу хийж байгаа мó гэдгийг мэдэхгүй байдаг гэдэг ч юм уу. За тэгээд дийлэнхтэй манай Монгол ажилтнууд эдгээр одоо зүйлсэд өртөөд байгаа хэрний тэрийг анзаарахгүйгээр хизээ нэгэн цагт даван тулаа гарчихсан байдаг. Өөрөө ч мэдлэггүйгээр даван тулчихсан байдаг. Маш тэр бол маш сонирхолтой юм тий. Яагаад тэгэхээр нөгөө түрүү хэлсэн тий соёлын онцлог. Боёо хин нэгний өрөвдүүлэхийг хүсэхгүй, хин нэгнэр муугаа үзүүлэхийг хүсдэггүй тий манай монголчууд. Тэгэхээр нөгөө надад хэцүү байна, намайг ойлгооч, намайг сонсооч гэхээс илүү за өөрөө шийдчихье гэдэг дээр илүү их төвлөрөөд тэгээд энэ хоёрт ч юм уу за өөр хүчин зүйлсүүд ингээ өртгөөрөө аль болох ингээ тоохгүй ч юм эсвэл тэр хүчин зүйлүүдээс зайлсхийгээд өнгөрөх нь маш их байдаг. За тэгэхээр энэ сайн сайхан байдал нь алдагдсан тохиолдолд бүр ингээ хүндрвэл яг ямар шинж тэмдгүүд тухайн ажилтнанд илэрх бол хамгийн нэгдүгürt биеийн эрүүл мэнд. Яг гоо бид нэр сэтгэл зүйн асуудал үүсээд байгааг шууд харах боломжгүй тий. Чи чинь жоохон төвшөр төртөд явж байгаа юм байна гэж шууд харагддгүй. Гэтэл нэг гар хөл нь хөхөрцөн ч юм уу за эсвэл гар хөл хугарцсан байгаа тохиолдолд за ер нь би энэ өвтччтэй гэд айгүй амархан ингээ харчдаг тий. Гэтэл сэтгэл зүйн асуудлууд нийтэлтэй маш нуугдмал байдаг. Тэрийг одоо мэдээлэх, хэлэх, ил гарах одоо үйл ажиллагаа процесс нь маш бага байдаг учраас хүн биеийн эрүүл мэнд тэр нөлөөлж эхэлж идэг. За одоо шууд булчин татаж чангарах ч юм уу тий. Биеийн айл нэг хэсэгт маш хүчтэйгээр ингээ хөшөх, маш хүчтэйгээр булчин татах. За тэгээд амьсгалахад хэцүү болох. Бүр цаашлаад зүрх судасны өвчлөлт хүртэл хүргэдэг. За тэгээд мөн нойргуудалд хүргэгч гэдэг юм уу. За тэгээ ер нь нэг юм ихтгэл найдваргүй болоод амьдралаас авж байгаа тэр сэтгэл ханамж нь буурах. За бүр цаашлах юм бол амьдралын сайн сайхан байдал нь алдагдах. Ийм эрсдлүүдэд ер нь бол таавалж идэг. Шууд тэр хүний амьдрал руу нөлөөлж ийн гэсэн үг байна шүү дээ. Хувийн амьдрал руу ажил нь нөлөөлж эхэлнэ. Тэгэхээр хүн чинь ер нь бол амьдралынхаа 8 цаг гэдэг чинь маш урт хугацаа шүү дээ тий. Энэ хугацааг ажил дээрээ идэвхтэй 8 цаг ажил дээрээ өнгөрөөдөг учраас яг ийм ямар нэгэн одоо сэтгэл зүйн асуудалтай болсон хүнтэй хэвэн хүн цуг ажиллах нь ямар нэгэн байдлаар нөлөөлдөг болов. Яг зөв гоё асуулт байна. Ерөнхийдөө бол нөгөө ажлын байран дээр сэтгэл зүйн асуудлууд үүсээд эхлэхээр дан ганц тухайн ажилтнанд гэхээс илүү хамт ажиллаж байгаа хамт олонд нь за бүр том зургаар нь харах юм бол байгууллагын гүйцэтгэл бүтээмжийн төрөл сөргөнлөө үзүүлчихдэг. За тэгээд цаавраа энэ нөгөө байгууллагын хүний нөөцийн эрэг зэгсэх тий байгууллагын нэр хүнд муудах за бүр ярих юм бол байгууллагын соёлд хүртэл тааг нөлөө үзүүлээд эхэлчихдэг. За тэгэхээр одоо ажлынхаа сэтгэл зүйн сайн сайхан байдлыг хангахын тулд удирдлага ер нь ямар шинж чанартай хүн байх ёстой гэдэм бол. Тэгэхээр ерөнхийдөө бол байгууллагын соёлыг бүрдүүлж байгаа гол хүмүүс нь бол тухайн байгууллагын үүсгэн байгуулагчид удирдлагууд байгаа гэдэг. Ерөнхийдөө бол энэ дээр хамгийн нэгдүгээрт хэлж одоо бусдад зөвлөмөр байгаа зүйл нь юу гэхээр тухайн удирдах түвшний ажилтнууд маань энэ сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой ойлголтоо нэмэгдүүлээч. Тэр ур чадварт суралцаач тий. Одоо ядчил ажлын байран дээр түгээмэл илрээд байгаа. За одоо миний энд урьдсан 4 хүчин зүйлээс гадна өөр зөндөө олон хүчин зүйл байгаа тий. Одоо зөндөө олон асуудлууд байгаа. Тэдгээр асуудлуудыг таньж мэддэг болооч. Тэгээ ер нь ажилтнтайгаа ингэж ойр ойрхон уулзаж ярилцлага хийдэг болооч гэдгийг ер нь бол хамгийн түрүүнд би зөвлөнө. Ажилтнууд маань одоо ингэж ажлаас хашраад хэцүү байгаад эхлэхээрээ нэг л мэдхэд даван тулцсан байдаг гэсэн тий. Гэтэл одоо яг одоо байгаа ажлаасаа хашраад хэцүү байлаа гэд ажлаас солихоор тухайн хүний сэтгэл зүйн асуудал яг одоо эмчлэгдэж чаддаг болов уу? Эсвэл бол яг л тэр сэтгэл зүйн асуудал тэр хүнд байгаа учраас тэр чигээрээ ингэж байгаад идэг болов гэдэг бас сонирхолтой. Ажлаас хашрах хам шинжид нэг л өдөр байж байгаад одоо өртчихдөггүй. Тодорхой 5-6 үе шатыг бол дамждаг.
Одоо юу гэдэг чинь жишээлх юм бол хамгийн ихэнд маш дур сонирхолтойгоор ажиллаа хийж эхэлнэ. За тэгээ хоёр дахь үе шатанд бол ажлуудаа ингээ хойшлуулж эхэлнэ. Өөрийн мэдлэгүүгээр хойшлуулж эхэлдэг ч юм уу. За тэгээ 3 дугаар үе шатанд тэр ингээд зан үйлд нь өөрчлөлт оруулаад хамт олонтойгоо харилцаа нь муудаад эхлэх гэдэг ч юм уу. Тодорхой үе шатуудыг дамжина. За тэгээд хамгийн сүүлийн үе шатанд ерөөсөө ажилтан ажлаасаа гарах сонголтыг хийдэг. Буюу цаана ажилтнад юу гэж бодогдож байна гэхээр за би ажлаас олчих юм бол миний энэ байдал гайгүй болчих юм байна гэж боддог. Гэтэл энэ нь яг одоо бодит байдал дээр бол үгүй байдаг байхгүй. Яагаад вэ гэхээр тухайн одоо ажилтай холбоотой авсан тэдгээр одоо мэдрэмжүүд, сэтгэл хөдлөлүүд те за тэдгээр сэтгэл хөдлөл мэдрэмжүүд нь хүний танин мэдхүйд нь сэтгэл хөдлөлт нь зан үйлд нь ингээд өөрчлөлт ерөнхийдөө бол оруулсан байж идэг. Тэнгүүд ажилтнууд буруугаар ойлгодог нэг зүйл нь би ажлаас олчих юм бол буцаад эргээд сайхан болчих юм байна. Бүх юм гоё болчих юм байна гэж бодоод ажлаасаа гараад сайн амралт авалгүйгээр те шууд дараа 7 хоногт нь ч юм эсвэл 2-3 хоногийн дараа шинэ ажилд орчингууд тэр ажилдаа дасан цогцож явцдаа дахиад нь хам шинж төртсөн байж идэг. Байна уу? Та түүнийг даван туулах хамгийн энгийн бөгөөд одоо ямар нэг хөрөнгө мөнгө ч юм уу те цаг хугацааг бага одоо шаардах арга нь ерөөсөө амралт байж идэг. Тэр амралтыг бие махбодынхаа хувьд те оюун санааныхаа хувьд сэтгэл зүйн хувьд амралтуудыг бүрэн дүүрэн идэх. За дуртай сонирхолтой зүйлээ хийх ч гэдэм үү найз нөхөдтэйгөө уулзах, дотныхын нэгэнтэйгээ ярилцах буюу нөгөө өөрийнх нь дотор байгаад тэдгээр хүнд сөрөг мэдрэмжүүдийг хэн нэгэнтэй хуваалцаж өөрийгөө суллах процессыг заавал хийж зөвлөдөг. За тэгээ мэдээж нөгөө хүн болгоны мэддэг амьсгалын дасгал байна. Эсвэл бясалгал хийх гэдэг ч юм уу те. Тэдгээрийг зөвлөөд ерөнхийдөө бол хангалттай хэмжээнд өөрийгөө амраагаад ер нь бол боллоо гэж үтсэн цагтаа шинэ ажилд орох нь маш зөв сонголт агаад байдаг. Яагаад вэ гэхээр түрүүн бас би хэлсэн. Ажлаасаа л гарчих юм бол сайн сайхан болно гэж бодоод өөр ажилд орчиход нөгөө байсан одоо тэр байдлаа уламд ортуулах магадлал маш өндөр байдаг. Мэдээж хэрэг одоо өөрөө ийм сэтгэл зүйн асуудалтай тулгарцсанаа мэдэхгүй байхдаа шинэ газар дасан зохицно гэдэг бол маш хэцүү байдаг байх тий. Хүн ер нь ямар ч газар очисон бай шинээр дасан зохицох гэдэг бол одоо бүх юмтай шинээр танилцах гэж хамгийн хэцүү байдаг шүү дээ. Дараагийн миний бас сонирхолтой санагдаж байгаа юм юу гэхээр Монголын нийгэмд болвол мөнгө, цалин гэдэг зүйл бол маш чухал байр суурийг эзэлдэг зүйл байгааддаг. Тэгэхээр ажилтан мянга гоё орчинд, гоё соёлтой газар байлаа гэд цалин болон урамшуул маш багатай байгаа гэвэл тухайн ажилтны сэтгэл зүйн сайн сайхан байдалд одоо нөлөөлдөг болов гэдэг бол их сонирхолтой. Ерөнхийдөө бол энэ бас манай судалгаагаар урамшуулалт дэмжлэгийн тухай бас судалсан байгаа. Юу гэж судалсан бэ гэхээр одоо энэ одоо ажлаас хашрах хам шинж, ажлын стресс, тэгээ сэтгэл гутрал, сэтгэл түгшүүрийг бууруулахад ямар нэг юм багийн дэмжлэг, удирдлагын урамшуулалт дэмжлэг ер нь нөлөөлдөг юм уу гэдгийг судалсан гэсэн үг. Тэгэхээр ер нь бол эдгээр хүчин зүйл маань бол нөлөөлдөг. За тэгээд олон улсад хийгдсэн бас нэг сонирхолтой үр дүнгээс дурдах юм бол тухайн ажилтны байгууллагын соёлд нь маш их таалагдсан. Тэгээд тухайн ажилтны байгууллагын соёл, уур амьсгал нь хамт олонных нь хоорондын харилцаа нь маш их таалагдсан. Гэхдээ магадгүй өмнө нь авч исэн цалингаас нь бага хэмжээтэй цалин санал болгоход орох магадлал бас өндөр байдаг. Яг тэр ажилтнууд ерөнхийдөө юм сэтгэл санааны хувьд тайван байгаа ажлын байрыг бас сонгоод эхэлчихсэн гэж хэлэхэд хэлсдэггүй. Гэхдээ мэдээж цалин одоо урамшуулал мөнгө санхүү бол яалтчгүй хүний сайн сайхан байдал, амьдралын хэм маягт чухал нөлөөтэй зүйл. Тэгэхээр тухайн байгууллага маань ажилтны одоо урамшуулал дэмжлэг дээр нэмээд үнэхээр цалингийн одоо хөнгөлөлтийг юм уу тэтгэмжийг нь сайн өгч чаддаг бол тэр бол бас хамгийн сайн байгууллага. Монголд бол яг тухайн ажилтныг миний харж байгаагаар бол бас цалин мөнгөн дээрээ яг юм сэтгэл ханамжтай байгаа ажилтан бол ховор байгаад байгаа юм санагддаг. Түүнийхээ хэрээр бага цалин өгдөг хэрнээсээ тухайн ажилтанд маш олон үүрэг даалгаврыг өгөөд тэр хүний ингээ бүр ингээ туйлдуулаад байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Тэгэхээр энэхүү судалгааны үр дүн бол тухайн одоо ямар ч байгууллага ороод үзье гэдэг юм бол үзэх боломжтой нийт ил тавигдана гэж би бол ойлголоо тийм. Ерөнхийдөө бол бид нэр одоо хэвлэлтэнд өгчихсөн удахгүй хэвлэлтнээс гарах гэж байгаа. Тэгээд хэвлэлтийнхээ хажуугаар бид нэр онлайнаар унших боломжтойгоор бас байршуулж байна.
За тэгэхээр энэхүү судалгаанд ер нь хэр их хүн байгууллага ажилтнууд оролцсон болоо хамрах хүрээ хэр их байсан бэ? Ерөнхийдөө бол энэ судалгаагаар 2600 орчим ажилтныг хамруулсан. За тэгээд дан ганц Улаанбаатар хотод ажил эхэлдэг гэхээс илүү хөдөө орон нутагт ажиллаж байгаа ажилтнуудыг ч гэсэн хамруулахыг зорьсон байна. Ерөнхийдөө судалгаанд хамрагдсан байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл салбарын хувьд ярих юм бол хүнс худалдаа үйлчилгээ, уул уурхай, технологийн салбар болон санхүүгийн салбарыг багтаасан ийм судалгаа байгаа. За тэгээд аль болох нөгөө одоо наснаас нь шалтгаалж ямар нэг ялгаа илэрч гинүү гэдгийг гаргаж ирэхийн тулд нөгөө бидний мэддэг Gen Z үеийнхэн, millennial үеийнхэн байдаг ч тийм. За тэрийг baby boomer-ыг гих мэтлэнгээр эдгээр үеүүдийг аль болох юм тэнцүү тоотой хамруулахыг үл зорьсон. За тэгээд хүүсээ хувьд ч гэсэндээ ер нь бол эрэгтэй эмэгтэй хүмүүс нэг 65 орчим хувийг, эрэгтэй хүмүүс нэг 35 орчим хувийг эзэлсэн байна. За тэгэхээр маш сонирхолтой санагдлаа. Тэгэхээр яг энэ ажилтны сэтгэл зүйн сайхан байдал алдагдж байгаа нь хүүсээс хамааралтай байсан болов уу? Ерөнхийдөө нөгөө төрөний дурдсан дөрвөн хүчин зүйл тус бүрээрээ насны хувьд ямар нэг ялгаа байгаа мó, хүүсийн хувьд ямар нэг ялгаа байгаа мó, нэмэлтээр ажилласан жилийн хувьд ямар нэг ялгаа байна уу гэдгийг бид нэр үтсэн байгаа. Тэгэхээр ер нь бол дийлэнх хүчин зүйлүүд маань эмэгтэй ажилтнуудад илүү өндөр илэрэлтэй байсан гэсэн үг. Одоо сэтгэл готрол нь эмэгтэйчүүдэд арай илүү өндөр, сэтгэл түгшүүр нь мөн адил эмэгтэйчүүдэд арай илүү өндөр гэдэг ч юм уу. Насны хувьд болоод ирэхээр Gen Z үеийн ажилтнуудад илэрлэл нь арай илүү өндөр. Үүний дараагаар бол millennial үеийнхэн орж исэн байна. За тэгээд яг энэ Gen Z болон millennial үеийнхэн болохоор одоо Монголд ажил эрхэлж байгаа 1.3 сая хүн 2024 оны байдлаар 1.3 сая хүний 67%-ийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр энэ юусоо зохисгүй тоо буюу одоо байнга л ингээ өсөж байна. Тэгэхээр эдгээр насны одоо хүмүүст ажилтнуудад бас анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг л илтгэхэд байгаа. Тийм байна. Тэгэхээр тухайн ажилтны бас ажиллаж байгаа салбараас нь нөлөөлж ийн одоо сэтгэл зүйн сайхан байдал нь алдагдах боломжтой юу? Ерөнхийдөө бол энэ дээр бол мэдээж боломжтой. Яагаад тэгэхээр ээлжээр ажилдаг хүмүүсийн нэг сэтгэл зүйн байдал ээлжээр бод нэг гэрээсээ хол ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл зүйн байдал тий. За тэгээ бүр илүү цагаар хүнд нөхцөлд ажилдаг одоо уул уурхай хүнд машин механизм гэдэг ч юм тэдгээр салбарт ажиллаж байгаа хүмүүс мэдээж бие махбодын хувьд хүнд хөдөлмөр эрхэлж байна. Дээрээс нь нэмээд тэр нь ямар нэг байдлаар сэтгэл зүйд нь бас нөлөөлж байгаа учраас тэдгээр салбарын ажилтнууд бол яг энэ дөрвөн хүчин зүйлийн хувьд бол илэрлийн хувьд арай илүү өндөр бас байгаад байгаа. Тэгэхээр би бас нэг юм сонсч байсан хүн яг биеэ хөдөлгөж ажиллахаас илүү оюун ухаанаар одоо компьютерийн ард сууж ажилладаг хүмүүс илүү их одоо сэтгэл готролд өртдөг, ажлаасаа хаширдаг ч юм уу те бүр ингээд ядралттай стресстэй гэж сонсч байсан байхгүй. Тэгэхэд энэ бас арай өөр ялгаатай үр дүн гарсан байна те. Тэгэхээр энэ бас нэг асуумаар байгаа зүйл нь хотод ажиллах маш их стресстэй хэцүү байдаг. Хөдөө орон нутаг бол гоё тайван амгалан наазах нь эрүүл байдаг. Тийм учраас яг хотод ажиллаж байгаа хүн, хөдөө ажиллаж байгаа хүн хоёрын хооронд ямар нэг юм сэтгэл зүйн ялгаа бас илэрсэн болов уу? Ер нь бол дийлэнх үр дүнгууд маань насны хувьд Gen Z, хүүсийн хувьд бол эмэгтэй ажилтнууд, за ажилласан жилийн хувьд бол 1-3 жил ажиллаж байгаа ажилтнуудын хувьд илэрлэл өндөр байсан. Нэмээд Улаанбаатар хотод ажиллаж байгаа ажилтнуудын илэрлэл өндөр байсан. Тэгэхээр яалтчгүй бас хотод илүү их байгууллагууд, томоохон байгууллагууд байгаад байгаа учраас бас өөр гарч иж магадгүй юм тий. Дараагийн асуулт бол ер нь Gen Z үеийнхэн илүү өсгөл готролд өртдөг. Тэгсэн мөртлөөсөө Gen Z үеийнхнийг байгууллагууд авч ажиллуулахыг сонирхолгүй байгаад байдаг. Ажиллахад маш хэцүү хүмүүс гэж үзээд байдаг тий. Гэтэл илүү өсгөл готролд өртөөд байгаа нь яагаад ингэж ялгаа гараад байгаа юм болов? Мэдээж одоо хөдөлмөрийн зах зээлийн ихэнх хувийг бол Gen Z үеийн ажилтнууд одоо эзэлж байгаа. За тэгээ энэ дээр нэг одоо сэтгэл зүйн онцлогын хувьд ч гэх юм уу юм хэлэх юм бол Gen Z ажилтнууд бол илүү нөгөө 1981-ээс 1996 оны хооронд төрсэн ажилтнууд байдаг учраас тэр ажилтнуудын хувьд бол ажил гэдэг зүйл үргэлж хоёрдугаарт байсаар ирсэн. Нэгдүгээр ч юу байсан гэхээр тэр хүний өөрийнх нь хувийн сонирхол, хувийн хобби нэгдүгürt байж эхэлсэн. Гэтэл бусад нөгөө baby boomer ч юм уу эсвэл millennial үеийнхэн болохоор эсрэгээрээ ажил үргэлж нэгт байсаар ирсэн. Буюу ажил хийхгүй бол амьдрахгүй байна. Нөгөө зах зээлтэй холбоотойгоор ч юм тий. Би ажил хийхгүй бол юусэн амьдрахгүй байна. Би ажил тасалж болохгүй байна. Заавал бүх ажлыг хугацаанд нь хийх ёстой байна гэдгийг бүр юм сэтгэхүйтэй болчиход идэг.
Гэтэл эсрэгээрээ жинзэн үе бол би ажил хийхгүй байсан ч өөрийнхөө дур сонирхлоор дуртай юмаа хийгээд амьдарч болно. Тийм ажлыг би заавал нэгт тавих албагүй. Би өөрийгөө нэгт тавья гэдэг сэтгхүүн онцлогийн хувьд тийм байгаа. За тэгээ мөн дээрэс нь жинзэн үеийнхэнд бол нөгөө ажил олдох магадлал маш их болчиход байгаа тий. Юу одоо хүсчил байгаа бол юу хийх боломжтой тийм нөхцөл байдал бүрдсэн. Гэтэл миллениал үеийнхэн яг ажилд орох үед нь ажлын байр арай илүү бага байсан гэдэг ч юм уу. За тэгээд нөгөө зах зээлтэй холбоотойгоор санхүү мөнгөний асуудал, үр ширний асуудал гэдэг ч юм. За тэгээд нөгөө хүмүүсийн аягүй хэрдэг картын бараа гэдэг асуудлууд ч юм тий. Тэрнтэй холбоотойгоор ерөөсөө ажил хийхгүй бол болохгүй маа нэгээд өөрийнхөө бүх амьдралыг ажилд зориулждаг төрлийн хүмүүс байгаа гэдэг. Тэгээд тийм хүмүүс чинь буцаагаад нөгөө жинзэн үеэсээ бас яг л тийм байхаа шаардаад эхэллээ. Ажилдаа ирэхгүй байх юм аа. Эсвэл байнга хоцрох юм аа гэдэг ч юм уу те. Эсвэл өгсөн ажлыг хугацаанд нь хийхгүй маа гэдэг ч юм. Тэдгээр шаардлагуудыг тавиад тэгэхээр жинзэн үе угаасаа тийм шаардлага тасаагүй те. Угаасаа ажил хийх тийм чухал биш гэдэг сэтгэхүйтэй учраас тэрийг хүлээж авахгүй болохоор ингээд зөрчил үүсээд байгаа. Тэгэхээр жинзэн үеийнхэн яг байгууллагт анх ажилд орохдоо ер нь байгууллагаас хүсдэг зүйл нь юу гэдэм болоо. Яг ийм байгууллага байгаасаа гэж хүсдэг ч юм уу. Миний удирдлага ийм байгаасаа. Магадгүй би ажлын 8 цаг яасан компьютерийн ард ингээд зүгээр суугаас илүү би яг хийх ёстой юмаа хийчихэд би бус цагаа өөр юм зарцуулмаар байна гэсэн бодолтой байгаад идэх тий. Тэгэхээр яг байгууллага ямар одоо соёлтой байгууллагт орохыг хүсдэг юм болоо гэж асуух юм. Бас яг чиний хэлж байгаа чинь тогтсон ойлголт байхыг үүсэхгүй. Буюу одоо нөгөө жинзэн үеийнхнийг сошиалор бол бас нэлээд ярьж байна тий. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор манай олон нийтэд ийм тогтсон ойлголтууд бас үүсээд байхыг үүсэхгүй. Тэгэхээр ер нь бол жинзэн ажилтан ч гэлтгүй бүхэл насны үеийнхэн дийлэнхтэй юу хүсэж байна гэхээр ажлын уян хатан цагийг маш их хүсэж байгаа. Одоо нөгөө гэрээсээ ажиллах боломжтой юм уу, үгүй юм уу? Би тогтсон нэг цагт биш одоо өглөө 8-аас 10-ийн хооронд ирээд орой 5-аас 7-гийн хооронд тарах гэдэг юм уян хатан цагийг. За тэгээд магадгүй зарим нэг төрлийн цалинтай чөлөөнүүдийг гэдэг ч юм уу. За тэгээд байгууллагын соёлын хувьд болоод ирэхээр яалтчгүй нөгөө хөдөлмөрийн зах зээл өөрөө жинзэн үеийнхэн их эзэлж байгаа учраас ийм харилцаа илүү нээлттэй, ил тодорхой тийм байгууллагуудад. За тэгээд мөн сэтгэл зүйн хувьд аюулгүй, эрүүл тийм ажлын байруудыг нэлээд хүсэж байгаа гэдэг одоо судалгааны үр дүнгууд, тийм одоо үзэл баримтлалууд бас ер нь бол нэлээд яваад байгаа. Тэгээ ерөнхийдөө нөгөө жинзэн үеийн ажилтнууд нь бусад үеийнхэнтэйгээ харьцуулахад технологийн талаас ч тэр илүү нөгөө мэдлэгтэй технологийн 90 100-д амьдарч байгаа учраас ийм одоо хурдан түргэн автомат байдлаар ажиллаа хийж гүйцэтгэхэд илүү анхаарлаа хандуулдаг гэдэг ч юм уу тий. За тэгээ дээрэс нь тэр үеийн ажилтнууд маань илүү нөгөө өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таньж мэддэг. Би өөрийгөө яагаад байна вэ гэдгийг эрэлхийлэх тийм хүсэл сонирхол өндөртэй байгаа учраас илүү одоо юу гэдэг сэтгэл санааных нь хувьд тайван, ажлын орчинд өөрт нь тавтай, тухтай тий. Магадгүй гэртээ нойрхон гэдэг ч юм уу тийм ажлуудыг илүү их давмгаа сонирхож байна уу да гэж юу нь бол харж байгаа. Маш сонирхолтой судалгааны үр дүн гарсан байна шүү дээ. Тэгэхээр бас нэг асууган зүйтэй зүйл нь ажилтан яг миний сэтгэл зүйн сайхан байдал алдагдаад байна гэдгийг ямар шинжүүдээр мэдэж болох байт юм болов. Тэгэхээр мэдээж яг энээс өмнө бол өөрийгөө таньж мэдэж өөрт нь илрээд байгаа тэр сэтгэл хөдлөлүүдийг тэр шинж тэмдгүүдийг яг юу вэ гэдгийг одоо маш сайн мэддэг байх нь бол чухал байгаа. Буюу ерөнхийдөө за би нэг ажлын стресстэй ажилласаа би стресс авах шиг байна. Тэр маань хэр удаан хугацаанд үргэлжилж байгаа вүлээ. За тэр нь миний магадгүй зан үйл гэр бүлийн харилцаанд яаж нөлөөлөд байгаа вүлээ. Би ажилласаа болоод зарим нэг хувийн төлөвлөгөөгөө цуцлаад байгаа юм биш үсттэй гэдэг ч юм уу. За тэгээд ажил дээрээ байхад ямар мэдрэмж илүү давмгаалаад байгаа юм. Тэр нэг эрэг юм уу, сүрэг юм уу те. За тэгээд энэ ажил дээр байгаа тэрдгээр мэдрэмжүүд чинь гэртээ очихороо ямар байна гэдгийг бас ажиглах хэрэгтэй гэсэн. Хэрвээ ажил дээр очихоор нэг юм сүрэг, хэцүү, дарамттай те ажиллаа хийхэд асуудал үүсээд ч юм уу эхэлдэг. Гэтэл ажилласаа гараад гэртээ ирэхээрээ одоо хими, энгийн те тайван доктортой байгаад ах юм бол ажил дээр нь ямар нэг асуудал байна шүү гэдгийг бол өлгөө мэдчихэж болно гэсэн үг. За тэгээд мөн өөрийгөө
яг маш сайн ажиглаж сурах нь хамгийн чухал ер нь бол. За тэгээ хүн өөрийгөө ажиглаад сурсны дараагаар өөрийнхөө эргэн тойронд байгаа хамт ажиллаж байгаа хүмүүсээ бас ажиглаад сурчих юм бол хамт олонны уур амьсгал за цаашид гарах альва тэр том эрсдлүүдээс бас урьдчилан сэргийлэх боломжтой. Тэгэхээр мэдээж хамгийн түрүүнд бол өөрийгөө сайн мэддэг хүн бол өөртөө ямар шин жилрээд байгаагаа маш сайн гадарлах нь шүү дээ. Тэгээд анхан шатанд нь илрэнгүүтээ арга хэмжээ авах боломжтой болох нь байна. За тэгэхээр хүмүүс маань бас шууд ингээл энэ ажлаас боллоо гэхээсээ илүү өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй байх нь байна. Бустай бас ярилцдаг байх хэрэгтэй юм болов. Тэгвэл тухайн одоо судалгаагаар илэрсэн ихийг одоо Монгол ажилтнууд бол сэтгэл зүйн асуудалтай илэрч байгаа тийм. Тэгэхээр ямар одоо зөвлөмжийг танай байгууллагын зүгээс өгөх вэ? Ерөнхийдөө бол бид нар энэ судалгааны маань бас нэгэн том зорилго нь нэгдүгээрт одоо Монгол ажилтнуудын өнөөгийн сэтгэл зүйн нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлэхээс гадна тэгвэл ямар арга хэмжээнүүдийг авч болох юм? Ямар шийдлүүд байж болох юм бэ гэдгийг бас олон нийтэд мэдүүлэхийг зорьсон. Энэ бол бас маш том зорилго байгаа. Тэгэхээр яг судалгааныхаа хүрээнд бид нэр 3 талт одоо зөвлөмжийг санал болгож байгаа. Нэгдүгээрт нь бодлого журмын хувьд юу хийж болох юм? Хоёрдугаарт нь үйл ажиллагааны хувьд юу хийж болох юм? Гуравдугаарт нь тэгвэл сургалт хөгжлийн хувьд юу хийж болох юм бэ гэдэг 3 талт зөвлөмжийг санал болгож байгаа. Хамгийн нэгдүгээр тэр бодлого журмын хувьд юу хийж болох вэ гэхээр бидний сайн мэдих хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт гэж байдаг тийм. Манай монголчууд маш сайн мэддэг нөө хуульчлалцсан учраас. Яг үүнтэй адилхан сэтгэл зүйн ажлын байранд дах сэтгэл зүйн эрүүл мэндийн аюулгүй байдлын стандарт гэж байдаг. Энийг дэлхийд дахинд 2013 онд хамгийн анх Канад улс ийм стандарт байлгах ёстой байх шүү гэдгийг гаргаад одоогоор бол Канадад бүр үндснийх нь стандарт болчихсон явж байгаа. Манай Монголд бол 2021 онд байхаа тэгж санаж байна. 2021 онд 45,003 гээд ажлын байрных нийгэм сэтгэл зүйн эрсдлийн стандарт билүү дээ тийм нэртэйгээр тийм стандарт орж ирсэн байгаа. Тэгэхээр ер нь бол энэ нь хөдөлмөрийн эрүүл мэндийн аюул ахуйтай яг адилхан заавал мөрдөх тийм стандарт ер нь бол болох ёстой. За тэгээд Optimal Inmax компанийн хувьд болохоор яг тэр дэлхийд анхдагч буюу Канадын 2013 оны стандартыг Монгол улсад оруулж ирээд нутагшуулаад одоогоор нэг хэдэн байгууллага дээр яг энэ стандартыг нэвтрүүлж гисэн ажиллаж байгаа. Тэгэхээр яг бодлого журмын хувьд бол бидний нэгдүгээр санал болгох зүйл нь бол ерөөсөө тэр ажлын байранд дах сэтгэл зүйн эрүүл мэндийн аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлэх. За тэгээд эсгүй болвол ажлын хэсэг хороо байгуулах гэдэг ч юм. За яг сэтгэл зүйн асуудалд өртөөд эхлэхээр хэн хандах юм бэ гэдэг нь тодорхой ажлын хэсэгтэй байх. За тэгээд байгууллагын сэтгэл судлаачтай байх гэдэг ч юм. За бодлого журмын хувьд бол ийм үйл ажиллагааны хувьд болохоор маш энгийн үйл ажиллагаанууд байж болно. Одоо ихэнхдээ хүний нөөцийн мэргэжилтнүүд удирдлагууд маань үйл ажиллагааны хувьд гэхээр ийм өндөр одоо зардал мөнгөтэй маш удаан цаг хугацаа шаардсан зүйл гэж юм томоор харах гэхээс илүүтэй ядчил зүгээр 3 сар тутамдаа нэг өдрийг сэтгэл зүйн эрүүл мэндийн өдөр болгоод зарлчих болно. За тэгээ магадгүй тэрийг цалинтай чөлөөгөөр шийддэг ч юм уу. Эсвэл яг тэр өдрөө ажилтнуудаа зориулсан хөтөлбөр зохион байгуулдаг, ивент хийдэг гэдэг ч юм уу тий. Үйл ажиллагааны хувьд ийм байж болно. Нэмэлтээр ямар нэг тийм аян өрнүүлж болно. За одоо юу гэдэг сайн мэддэг талархлын аян, уучлалын аян гэдэг ч юм уу. За эсвэл сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах аян гэдэг ч юм уу тий. Тэгээ яг нөгөө байгууллагынхаа онцлогт нөөц бололцоонд тулгуурлаад тэр аянуудаа өөрсдөө зохион байгуулад хийх байж болно. За тэгээд бүр маш энгийн гэх юм бол өдөрт ядаж нэг 10 минутыг тасгалын цаг болгож очие гэдгийг бол бид нэр санал болгож байгаа. Офис дээр сууж байгаа хүмүүстэй биеийн эрүүл мэнд одоо энэ сууж байгаа холбоотой одоо нурууны дээд мөчтийн өвчлөл бас маш их байдаг тий. Тэгэхээр яг тэрийг нь бууруулах, буцаага ядаж хамт олноороо нэг юм 10 минут энгийн яриа өрнүүлэх боломжтой тасгалын цагтаа болооч гэдгийг санал болгож байгаа. За тэгээд товчхондоо бол юм сургалт хөгжлийн хувьд бас юуг санал болгож байгаа гэхээр хэдийгээр тухайн байгууллагын ажилтан нь өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэнд чухал шүү гэдгийг мэддэг байж болно. За мэддэг бол бас маш сайн. Яг үүнтэй адилхан энэ одоо ач холбогдлыг нь анхаарах шаардлагатай гэдгийг нь байгууллагын удирдлага бас мэдэх хэрэгтэй. Ойлгох хэрэгтэй, тэрийг дэмжих хэрэгтэй. Тэгэхээр удирдлага тийм төрлийн ойлголттой, тийм төрлийн дэмжлэгийг үзүүлдэг байж гэмээр тухайн байгууллагын соёлд, за бүтээмжинд нь, за магадгүй орлого нэр хүндэд нь хүртэл эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Тэгэхээр удирдлагуудад чиглэсэн одоо мэрэгшүүлэх, чадварчуулах, мэдлэг олох сургалтуудыг
манай байгууллага ерөөхдөө бол хийдэг. За тэгээд энэ тайландаа ч гэсэндээ зөвлөмж хэсэгт нь сургалтыг санал болгож байгаа. Дээрээс нь нэмээд удирдлагуудад гэхээс гадна нийт ажилтнуудад ер нь энэ сэтгэл зүйрлэн гэдэг чинь юу юм? Яг яаж анхаарах юм, өөрийгөө яаж ажиглаж таних юм гэдэг сургалтыг бас санал болгож байгаа. Тэгэхээр тухайн одоо байгууллага бол энэ хүү судалгаатай нэг нарийн танилцах түүнээс гадна одоо сэтгэл зүйн эрүүл мэндийн стандарт гэж нэг юм байгаад байна шүү дээ. Тэрийг бол бүр яг нутагшуулах хэрэгтэй юм байна гэж бодлоо. Би бол энэ стандартын талаар бол яг сая танаас л сонсож байгаа байхгүй. Түүнээс биш яг нөгөө нэг яг хаб ч юм уу те. Тэр талаар бол хүмүүс байнга мэдээд идэг. Харин энэ стандартыг бол төдийлөн мэддэггүй болов гэж би бол хараад байна. Тэгэхээр яг та бас яг байгууллагад ажилладаг хүний хувьд танай байгууллага яг ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалахын тулд одоо ямар үйл ажиллагаануудыг явуулдаг юм болоо? Ерөнхийдөө бол бид нэр яг түрүүний ярьсан тэр стандартыг өөртөө нутагшуулчихсан ажилладаг. За тэгээд стандартынхаа хүрээнд бид нэр хөтөлмөрийн дотоод журамдаа ямар өөрчлөлтүүдийг оруулсан бэ гэхээр тухайн ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах нэг өдрийг сарда нэг удаа болгоно. Тэр нь цалинтай чөлөө байна. Тэрийг бол одоо burn out day буюу гэж нэрлэлчихсэн. За арай илүү эвтэхнэр хэлэх юм бол ерөнхийдөө сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах өдрийг нэг өдрийн цалинтай чөлөө багтаа. За тэгээд мөн эмэгтэй ажилтнуудын сарын тэмдгийн өдөр гэдэг ч юм те хэрвээ сарын тэмдэг нь ирсэн бол дахиад нэг өдөр цалинтай чөлөө. За эсвэл гэрээс ажиллах боломжтой гэдэг ч юм. За тэгээд ерөнхийдөө бол нөгөө компанийн ажилтнуудын алба хилцс одоо тэр баг хоорондын уур амьсгалыг дэмжихийн тулд engagement-ийн хөтөлбөрүүдийг бас бид нэр дотроо зохион байгуулж хийдэг. Тэгээ яалтч манай компанид нөгөө ихэнх ажилтнуудын ерөн дийлэнх хувь нь сэтгэл судлал суурьтай, сэтгэл судлаач мэрэгчлээ хүмүүс байдаг учраас энэтэй холбоотой арга хэмжээний өдрүүдийг бол цаг тухай бүртэн ер нь бол хэрэгжүүлдэг. Өөртөө бас маш сайн мэддэг тий. Өөртөө сайн сайхан байдлыг хэрхэн хамгаалаа юм мэддэг хүмүүс байгаад шүү дээ. За тэгэхээр ер нь бол яг энэ хүү арга хэмжээнүүдийг авснаар танай байгууллагт гарсан эерэг одоо үзүүлэлтүүд нь юу байсан болоо? За ерөнхийдөө бол нөгөө ажлаас гарах хөдийн нөөцийн эргэц маань багассан. За тэгээд ажил таслалт ч юм өвчтөе чөлөөний тоо маань бас багассан байсан л та. За тэгээд бас яг энэ талаар манайх судалгаан дээр дурдсан байгаа. Боёо ер нь бол одоо нөгөө нэг 2022 оноос хойш манайхтай хамтарч ажиллаад манайхаа сэтгэл зүйн сургалт судалгаа гэх мэтлэн байгууллагын сэтгэл зүйн үйлчлэгийг авсан компаниудын маань ажилтнуудын одоо ажлаас гашрах хам шинж, ажлын стресс, сэтгэл готрол, сэтгэл түгшүүрийн түвшин нь 11.5%-аар буурсан үр дүн гарсан. Тэгэхээр ер нь бол энэс юу гэж дүгнж болох вэ гэхээр альва яг тохирсон хөтөлбөрийг нь арга хэмжээг нь хэрэгжүүлчих юм бол энэ асуудлуудыг бууруулах магадлалтай одоо боломжтой шүү. Тийм байх нь. За тэгэхээр өнөөдрийн дугаарт маань хүрэлцээрсэнд маш их баярлалаа. Маш гоё мэдээллийг бас үзэгч олондоо хүргэж өгч чадсан болоо гэдэгт итгэлтэй байна. За танай хамт олондоос намайг урьж оролцуулсанд баярлалаа гэж хэлмээр байна. За тэгэхээр өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзцгаая.